Оройн төргөө үзэгчтэй Монгол банкны мэдээлэл хөтөлбөр танд хүрч байна. Монгол банкны зүгээс Монгол улсын эрдэнэсийн санг баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, алт олборлагч тушаагчдыг дэмжих зорилгоор Монгол алт аяныг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Монгол банк нь 2016 оны 12 дугаар сараас эхлэн алтыг Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарласан үнэн шар худалдан авч байгаа. За мөн өмнөх өдрийн ханш нь өнөөдрийн ханшнаас өндөр байх юм бол урд өдрийн ханшаар нь тооцож авах гэгчлэн алт олборлагчдыг дэмжих зорилготой олон ажлуудыг хийж байгаа талаараа Монгол банкны эрдэнэсийн сангийн захирал Эрдэнэ Туяа бидэнд мэдээлэл өглөө. Монгол банкнаас алт 2 хөтөлбөрийн хүрээнд Монгол алт аяны 3 сарын хугацаатай зохион байгуулж байгаа. Энэ аяныхаа хүрээнд бид нар ямар ажлуудыг хийх вэ гэхээр алт 2 үндэсний хөтөлбөр тусгагдсан байгаа. Алтны олборлтыг нэмэгдүүлэх буюу худалдаа авалтыг нэмэгдүүлэх, тэгээ бичил ургаачдад хууль эрх зүйн талаас нь сургалт судалгааны талаар мэдээлэл өгөх. Дээр нь манай Монгол банкны дэргэд сорьцын лаборатори байгуулах боломжтой эсэх, цэвэршүүлэх үйлдвэрийн суурь судалгаанд оролцох гэд олон ажлууд төлөвлөсөн. Энэ ажлуудаа улам эрчимжүүлж ерөнхий суурь судалгаануудыг дуусгах тийм чиглэлтэй байгаа. Ерөнхийдөө бид нар яагаад Монгол банкны дэргэд энэ салбарыг лаборатори дахиж байгуулъя гэдэг байгаа вэ гэхээр 21 аймагаас одоо үнэт металл олборлож байгаа иргэд байгууллага, дээр нь яг үнэт эдлэлийг хийж байгаа уран дарагчид бүгдээрээ яг нэг газар очиж сорьцоо хийлэгдэх, хянуулдаг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ байгууллагын хувьд бол ачааллаа даахгүй, сүүлийн үед бол хөрөнгө оруулалт их муу хийгдсэн гэж үзэж байгаа учраас бид нар өөрсдийнхөө бас нөөц бололцоон дээрээ тулгуурлаад хууль эрх зүйн хүрээнд лаборатори байгуулъя гэдэг судалгаагаа хийгээд удирдлагын түвшинд бол танилцуулсан. Хэрвээ одоо амжилт бид нар 18 оны 1-р улирлаас ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй салбар лаборатори ажиллаж байгаа. Алт олборлагчдад ногдуулж байсан 68% татварыг 5%, за хамгийн сүүлд 2.5% болгон бууруулсан нь алт олборлолтод эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг их сурвалжууд хэлж байгаа юм а. За тухайлх юм бол 2017 оны 1-р сарын байдлаар Монгол банкнд тушаасан алтны хэмжээ 770 кг байсан бол энэ тоо 2017 оны 4-р сард 780 кг, за харин 5-р сард 1845.4 кг, 2017 оны 6-р сарын байдлаар 1826.3 кг болж өссөн байна. За тэгвэл хамгийн сүүлийн тоо буюу 2017 оны 7-р сарын байдлаар 2235 кг болж өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Төв банк нь 2015 онд 14 тонналт, 2016 онд 18.3 тонналтыг худалдаа авсан. Харин энэ оны 7 сарын байдлаар 10 гаруй тонналтыг иргэд аж ахуй нэгж байгууллагууд Монгол банкнд тушаагаад байгаа гэсэн мэдээлэл байна. За үүнээс ашигт малтаблын нөөц ашигласны татварт 6 тэрбум төгрөгийг төлсөн байна. Нийт алт тушаасан иргэн аж ахуй нэгж байгууллагуудын харьцааг харах юм бол иргэдийн алт тушаалт өндөр хэвээр байгаа юм а. Учир нь аж ахуй нэгж байгууллагууд иргэдээс илүү өндөр буюу 25% татварыг төлж байгаа нь байгууллагууд олборлсон алтаа иргэдийн нэр дээр тушаах талтай байгаа гэдгийг их сурвалжууд мэдээлж байгаа юм а. Иймээс аж ахуй нэгж байгууллагуудын орлогын албан татварын шатлал дээр анхаарал хандуулах нь зүйтэй юм а. Энэ онд 84 аж ахуй нэгж байгууллага, за 223 иргэн алт тушаалтанд оролцсон байна. Орон нутагт алт олборлож байгаа иргэдийн явдал чирэгдлийг багасгах, дээр нь яг Лондонгийн металлын биржийн үнээр алтыг авах ямар боломж вэ гэдгийг судлаад арилжааны банкудтайгаа уулзалтуудыг хийгээ явж байгаа. Орон нутагт авах бас л нөгөө нэг дутагдaltaй тал бол сорьц байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар яг алт олборлагчтай сорьц дээр яг манайхан бол яг албачаагүйч гэсэн сорьцлох аргыг хэрэглээд хоорондоо тохироод ханшаа тохироод явж байгаа. Тэр аргаар нь арилжааны банк авах уу, эсвэл эсэргээр нөгөө алт олборлож байгаа иргэд байгууллагада зээл олгоод тэр зээлийнхаа эргэн төлөлтийг нөгөө олборлож байгаа алтаар нь хийлгэх үү, ямар боломж вэ? Дээр нь манайх сорьцын лаборатори байгуулад тэрнийхээ бас салбар лабораториудыг өөрсдийнхөө 17 салбар аймагт байгаа салбар хэлтс дээр байгуулж болох нь уу гэдэг талаас асуудал явж байгаа. Харин инфляцийн хувьд энэ оны 7 дугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн улсын инфляц 3.4%-тай гарсан байна. 2017 оны 1-р сард улсын инфляц 1.9%-тай гарч байсан бол энэ тоо өссөөр 2017 оны 5 дугаар сард 3.7% хүрсэн. За тэгвэл 6 дугаар сард инфляц 3.3%-тай байсан бол 7 дугаар сард 3.4 болж бага зэргийн өсөлтийг үзүүлсэн байна.
Одоо та бүхэнд ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг хүргэе. 2017 оны 7 дугаар сард Монгол банк болон засгийн газар хамтран нийтдээ 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан байна. Монгол банкнаас 251 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн их усврыг шийдсэн бол засгийн газраас 157 зээлдэгчийн 907 тэрбум төгрөгийн их усврыг тус тус шийдээд байна. Ингэснээр энэ оны 7 дугаар сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Тэгвэл орон сууцны үнийн тухайд энэ оны 7 дугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс нэг нэгж болж суур үе буюу 2013 оны 1-р сараас тэг 128 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараас тэг 10.7 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах буюу 2016 оны 7 дугаар сарын үр дүнтэй харьцуулахад 116 хувиар буурсан үзүүлэлт юм а. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзэх юм бол шинэ орон сууцны үнийн индекс 114 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 148 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 107 хувиар тус тус буурсан юм а. Шинэ орон сууцны үнийн хувьд бол үнийн индексийн хувьд бол 114, хуучин орон сууцны үнийн индексийн хувьд бол 0.9 гэсэн үзүүлэлттэй гарсан байгаа. За өмнөх саруудаас бол 3 индекс гуруула бага зэргийн бууралттай, ерөнхий индексийн хувьд бол 0.7% бууралттай, шинэ орон сууцны индексийн хувьд 1.5% бууралттай, хуучин орон сууцны үнийн индексийн хувьд бол 0.2% бууралттай гарсан байна. Шинэ орон сууцны 1 м квадратын дундаж үн 2017 оны 7 дугаар сарын байдлаар 2,22 мянган төгрөг болсон байна. За тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс 192% буюу суур үеэс 823% бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 123 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй. Хуучин 2 өрөө байрны дундаж үн 2017 оны 7 дугаар сарын байдлаар 72,698 мянган төгрөг байна. За хуучин 2 өрөө байрын дундаж хан шиг аваад үзэх юм бол 55-аас 88 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа юм а. 7 сарын хувьд бол борлуулалт өмнөх 6 сартай харьцуулахад бол 30 гаруй хувиар буурсан байна. Шинэ орон сууц бол 30 гаруй хувиар буурсан, хуучин орон сууцны борлуулалтаа 23 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны гэрчлэгээнд хийгдэж байгаа хөдөлгөөн бол эхний 16 оны эхний 7 сарыг 17 оны эхний 7 сартай харьцуулж үзэх юм бол бас нэг 10 гаруй хувийн бууралт бол харагдаж байна. Эхний 7 сард зарагдсан оны эхний 7 сард зарагдсан байрны борлуулалт өнгөрсөн жилдээ харьцуулахад шинэ орон сууцн дээр нэг 10% бууралт харагдаж байна. Харин хуучин орон сууцны борлуулалтад өнгөрсөн оны эхний 7 сарын сартай харьцуулахад бол өсөлттэй 6% өссөн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар зах зээлд орон сууц, амны орон сууц нийлсэн 480 төслийн 85 мянган байраа байна. За эдгээр орон сууцны 30% нь борлуулагдсан, харин үлдэгдэл нь энэ ондоо багтаж борлуулагдахгүй, эх онд үргэлжлэн борлуулагдана гэдгийг Үйлдвэрлэх хөрөнгийн тэнхлэг зууч компаниас мэдээлж байгаа юм а. Үзэгч та бүхэнд Монгол банкны мэдээлэл хөтөлбөр хүрлээ анхаарлаа хандуулж биднийг үзсэнд баярлалаа.